Зя дэлгүүр дээр маань шинээр шоонууд болон шооны дагалдах хэрэгслүүд ирлээ. Зя сайн байцгаана уу? Та бүхэндээ дараагийнхаа unboxing видеогоор уулзгааж байна. За яг саяны бичлэгийн ихэнх гарсанчлан за шоонуудаас эхнээс нь танилцуулъя. За хамгийн дөрөнд ерөөдөө шоо цуглуулагч сонирхогч одоо шоо цуглуулдаг хүмүүстэй зориулаад за дахиад шинээр за 4 шоо ирсэн байна. За эхнээс нь шууд задлаа үзцгээе. За энэ нь болохоор Lanvin брендийн X Skip гэдэг шоо байна. X Skip X Coupe зүгээр X Coupe гэсэн. За централ юм алга. За ерөөдөө нөгөө Chiu брендийн X Coupe шиг. Гэтэ энэ шал сони хэлбэртэй юм тий. Ингээд энэ хөлөөр тэнгуүтэй ингээд хэлбэрт ороод өвчсөн юм шиг байна. Зя. Хөлөө зүй. Яа цай бүр халуулсан нэлээ. Гэтэ яг нөгөө X Coupe-тэйгээр нь бол ойролцоолох юм бол хэлбэр нь өөрчлөгдөх юм байна. Зянику шин шон нэмэгдсэн байна. За дэлгүүрийн дараагийнх нь Lanvin брендийн Great Coupe. За бас нэгэн шинээр Great Skip. Энэ Skip гэдэг нэрт орсон байсан. За ерөөдөө энэчнээс харахад бол яг 3 шотой адилхан. За ингээд тайлын Skip гэдэг юм л доо. За ихэд бол ингэж хойлогдонгуудаа бүр нэмэгдээд ингэ ойлголоо. Одоо нөгөө нэг Chiu-гийн 1-ийг авсан 3 шатаа ихэд төстэй гэж өгнө. Тэнгүүтээ энэнийгээ ингээд хэлбэрээ алтаад гэдэг юм чинь. Эргэлтэй хувьд бол энэ хоёр бол хоёулаа юм бол давгүй. Уусаа шинээр ирэхдээ бол мэдээж тосгүй ирж байгаа. Дийлэх яг ийм цуглуулгын шанууд бол дийлэхдээ тосгүй ирдэг. Яг нэг бага зэргийн тос төрсөн юм шигтэй л юм бол тосгүй. За ийм хоёр шин шоо ирсэн байна. Lanvin. За энэ удаад Danshin брэндээс за энэ юу вэ? Ipo Coupe гэдэг. За нэг задлаа. За ер нь шоо цуглуулж байгаа бас ер нь бол шоо сонирхогчтой бас ер нь бол шин шоо ирэх болгондоо аль болох нөгөө төрлүүдээ нэмээд бас гэхдээ эднээс бол бас нэрээ тийм олон тоогоор бол ирээгүй байгаа. За ер нь бол нэг ихтэл нэг 5-6 ширхэг ирсэн байгаа. За энэний хувьд бол одоо энэ чи юу юм бэ? Ийм ингээд яг 3 таа шоо юм уу бараг л тийм шиг байна. Энэ ингээд түүн эсвэл энэ түүнийг ингүүд энэ түүн тийм байна. Ерөнхийдөө яг 3 таа шоотаа төстэй. За хэлбэрийн хувьд бол яг ийм одоо нөгөө жинхэнэ нөгөө хайр гаргийн 5 шиг гэдэг шиг те. Ийм хэлбэртэй. За эргэлтэй хувьд бол яг ер нь бол дагавгүй. Гэхдээ тийм амар хурдан эргүүлэхэд бол нэг тийм тохиромжгүй. Тийм шинээрээ бас мэдээж бас тосгүй ирсэн байна. За ингээ холигдонгууд ирэхэд нөгөө Mirage шиг хэлбэрээ алдаж за давхраас энэ өнгөөр нь эвлэлдэг байх. 8 өнгө хэлбэрээр давхар эвлэлдэг байх. За нэг юм шоо байна. За дараагийнх нь за энэ чи юу лээ? Four corner layer corner юу лээ чинь за нэрийг хараад. Тий. Four corner only. За энэ нь болохоор за яадаг гэдвэ. За ерөөдөө ингээд 6 ширхэг үндсэн 6 өнгө орсон байна. За мэдээж ингээд хажуугаар нь ингээд оруулгаар нь болохоор ингээд саарл өнгөнүүдтэй. За тэнгүүт бас нэг ижил төстэй юм болохоор ерөөдөө бол 3 таа шотой эвлэлдэг. Одоо шууд ингээд харахад бол яг л нэг 3 таа шотой нэмэгт тэмдэг. Энэ хоёр энэ дөрөв нь бол ингээд буулна гэх мэтлэн те харагдаж байна. Ер нь бол бас л ингээд хойлонгууд хэлбэрээ алдах бас нэг ерөөдөө mirrorтай төстэй. Гэхдээ ер нь бол цуглуулганд байхад бол ер нь бол гоё өнгө үзэмж сайтай шоонод байна. За энэ дөрвийг жоохон ишлүүлчихье. За ерөөдөө эдгээр шоонууд маань бол ер нь бол маа дэлгүүрийн вебсайтанд
барьсан байгаа. За яг брэндээр ч юм уу эсвэл нэрээр нь хайгаад олох боломжтой. За дараагийн бас нэг сонин садан юм маань бол за энэ за энэ чинь юу вэ? Бас нэг ерөөдөө нэг пазл одоо ямар нэгэн хонсон тоглоом тоглох одоо ерөөдөө сонирхолтой хүмүүст бас зориулаад ерөөдөө ийм Альберт Эйнштейний тийм нэрээр нэрлэгдсэн юм пазл байд юм бэлээ. За энэ нь болохоор ерөөдөө ийм энэ түлхүүрээ ашиглаад одоо энэ цоожийг онгойлгох ёстой гэсэн үг. Одоо энэ доторх энэ пазлуудаа ерөөдөө ингээд нааш цаашаа түлхээд одоо ингээд янз янзаар одоо энэ бол бүр ингээд бүтэн онгоох ёстой юм бэлээ ингээд. Тэгээ ер нь бол нэлээ бас би бас хэсэг оролдож үзсэн. Тэгээд бас яг үнэхээр одоо боломжгүй мэт санагдаад байгаа юм л та. Тэгтэл мэдээж угаасаа онгоолохын тулд яг нэг юм одоо жишээ нь яг Эйнштейн гэдэг чинь энэ үсэгтэй яг юм хавилтай. Ер нь бол нэлээ хэцүү өтер ингээд ийм байсан тоглоом пазл ирсэн байна. Заас мөн дэлгүүрийн вебсайтаас шууд захиалаад авах боломжтой. Бас юм нь бол нэг тийм олон ирээгүй. За дараагийн шоогоо за Chiu Brand-ийн Plus буюу одоо ихэд арай жоохон том шоонуудаас одоо ер нь бол өмнө нас нөгөө 9 см-тай шоо гарч ирсэн Qming гэдэг тийм 9 см-ийн хэмжээтэй. За тэнгуут болохоор 9 см хэмжээтэй шоонууд дээрээс одоо соронцтой болж ихсэн. За ер нь бол яг хоо мэдээж нөгөө соронцтой болоод тэгэхээр ер нь жоохон нэг өмнөхөөсөө бол нэлээд жин дарж байна. Ер нь бол яг хоо эргэлтүүдийн хувьд бол жоохон хүнд юм шиг санагдаж байна. Гэтэ яг хоо нөгөө жоохон суллаад жоохон тостой нэмчих юм бол энэ яг хоо бас л тос багтай яг гайгүй тос байна. Тэгэхээр тос багтай энэ жоохон тос нэмээд жоохон шоогийн сулчих юм бол ер нь бол яг нөгөө нэг сонслоо шоо амар гэдэг үлээ тэрэн шиг л эргүүлэх боломжтой. Тийм. Одоо энэ бол яг л нөгөө стандарт за энэ 3 таа шоог нас бол ер нь бол ингээд 3 см бараг 4 см-аар илүү гэхдээ 3.1 бараг 5 байдаг хаа. Тэр хавцаа ер нь бол том юм байна. Гэтэ яг нөгөө өмнөх нөгөө нэг мад ч нөгөө мелонгийн 9 см шоо шүү дээ. Тэрнээс бол арай жоохон жингээрээ хүнд. Тэр мэдээж энэ корнер одоо энэ булан хэсэг болгон дээр ирэхэд соронцтой гэсэн. За нэг юм шин шаарсан байна. За дараагийн шоо болохоор за юу үзүүлэх вэ? За хүмүүс зарим хүмүүс ихэд мадр бол энэ бол яг Chiu Brand одоо X-Men-аас гаргасан Hong 55 гэдэг ерөөдөө бол гараад хэдэн сар болж байгаа. Гэхдээ хүмүүс бол нэлээд бас яг энэ шоноос авчираач гэдэг тийм санал хүсэлттэй байсан. Ерөөдөө бол шоонуудаас бас ирсэн байгаа. Сая яг Ямар Улаанбаатар тэмцээнээр ерөөдөө шинээр ирсэн. За мэдээж яг эргэлтийн хувьд бол нэлээд ер нь нэлээд давгүй. Одоо яг нэг шинэ Моюгийн одоо нэг Авчон гэдэг 55 байдаг шүү дээ. Тэр ерөөдөө шоонуудаас төстэй. Гэхдээ эргэлтийн хувьд бол нэлээд хөнгөн. Одоо яг нэг торнадо шоо ямар эргэлттэй байдаг лээ. Тэрний л баг шууд 55 гэдэг. Та нар ойлгосч болно л гэсэн үг. Ер нь бол эргэлтийн үед ч гэсэн нэлээ хөнгөн одоо энэ дугуйлтын хүртэл ингээд та нар сонсоод үзүүлээ. Ер нь бол 55 ер нь бол том шоонууд сонирхдаг хүмүүст бол ер нь бол хамгийн түрүүнд санал болгох хурдан шоонуудын нэг яг гэсэн үг. За тэгээ гарт барих юмд одоо ер нь бол яг л нөгөө нэг UV гэдэг материал харагдаж байна. За энэ бол яг хоо шинээр ирээд задлцсан дэлгүүр дээр заргаж байгаа болохоор шууд дэлгүүрийн шоноос авчлаа. За энэ ч бол ингээд дагалдах өөр зүйлс за электрик тэгээд альчуур за заавар юмнууд ах шиг байна. Тэгээд энэ ч дотроо юм карттай. За нэг юм шин 55 иржээ. Окей, за нэг ишээ тавьчих. За дараагийнх нь за шууд Chiu гэл үргэлжлүүлээ явчих тийм лөө. За дараагийн шин шоом болохоор мэдээж бас хүмүүсийн өгсөн хүлээсэн Chiu Brand-аас гаргаж байгаа. За Smart шоом байгаа. За ерөөдөө манай дээр бол яг нөгөө Chiu-гээс бол стандарт болон одоо арт version одоо ерөөдөө ийм
хоёр төрлөөр ирсэн байгаа. За энэ маань ч фокус ч нэ. За хэмжээний хувьд бол ер нь бол бараг л адилхан дөө. За яг энэ хар биетэй одоо шооных нь загварын хувьд бол ерөнхийдөө энэ булангууд нь нэг юм тойрог арай гарт барихад одоо ерөнхийдөө юу хэмдэ. Тэгэхээр яг хурдан илүүлэхэд бол нэг тийм муухай юм бол байхгүй л дээ. Зарим хүмүүс бол ер нь бол жоохон эвгүүл гэдэг юм байлээ. Харин ч нөгөө нэг болон нэг заримдаа нөгөө нэг ингээд илүүрэгч гэдэг дээ шүү дээ. Тэрэн дээр бол сайн зоод байхгүй. За тэгээд ерөнхийдөө энэ шооны хувьд бол зайг одоо нөгөө нэг хавтгай юм жижиг бүрхэг зайгаар ажилладаг. За яг нэг удаагийн одоо энэ зайгаараа бол ерөнхийдөө 800 цаг ажиллах хүчин чадалтай гэсэн бас. Ерөнхийдөө нэг өдөрт нэг цаг эвлүүлэхэд бараг 2 жил ашиглацгаар хэмжээний гэж гарч ирж байсан. За тэгээд шооны голыг нь авч үзэхдээ бол ерөнхийдөө ийм одоо нөгөө нэг торнодо шиг те ийм тоон харуулгын системтэй. За тийм 7 хүртэл байгаа санагдаж байна. 7 хүртэл ийм тохируулгатай шооныхоо эргэтэй тохируулж болно. За тэгээд дээрэс нь болохоор ерөнхийдөө одоо уцтайгаа энэ бол тустай нөгөө нэг Play Smart Player гэдэг ерөнхийдөө аппликейшн. За зэн дээрээ байна уу? Тэгээд ерөнхийдөө энэ тустай аппликейшн бол байгаа. Энийгээ суулгаад Android тэгээд ер нь бол iPhone дээр ч гэсэн ер нь бол бүгд эрэнд нь суuna. Тэгээд гол онцлогийн юм нь болохоор би бол сая сүүлд энэ стандарт загварыг нэмэхэд ашиглаж байгаа. Тэнгүүт одоо хүмүүстэй яг л нэг Gani шоон дээр бас байдаг зарим функцүүд бол энэ бол дийлэнх нь байсан. Энэ бол одоо хүмүүстэй нэг эсрэг нэгээр өрсөлдөн тэнгүүтээ хоорондоо өрсөлдөөд яг өөрийнхөө төвшний хүмүүстэй өрсөлдөнгүүтээ одоо оноо цом аваад тэгээд ерөөдөө ранкаараа ингээ ахаад хэрвээ хожигдох юм бол нөгөө цомоос насагдангуудаа ранк нь буураад ч гэдэг ч юм уу те. Тийм ба. Тэнгүүтээ хамгийн нэг гоё бас сонирхолтой юм нь болохоор Chiu брэнд их дээр ингээд найзуудаараа нийлээд одоо өрөө үсгдэг болсон байгаа. Рүүм үсгдэг гэсэн. Тэнгүүд шууд ингээд найзууд нь бас ингээд уцтайгаа шоо олбцсон. Тэр өрөө рүү одоо кодороо нэвтэрч ороод тэгээ хоорондоо найзуудтайгаа өрсөлдөж болно гэсэн үг. Бас нэг гоё сонирхолтой юм нь бол бас тэр байгаа юм. Тэгээ дээрэс нь одоо яг нөгөө нэг Gani брэнд дээр байдаг шиг хичээл одоо тий нөгөө өөрийнхөө хурдыг одоо ерөнхийдөө F2L, OLL, PLL дээр ямар үйлдэлүүдээр ямар үйлдэлүүдээр ингээ хийсэн байна. Их хэр хугацаанд хийсэн байна. Хэдэн үйлдэлээр секундэд хэдэн үйлдэл хийж гэнэ гэх мэтлээ ер нь бүхэл мэдээллүүдээ байнгын хараад холомжтой. Дээрээс нь ингээд бүх нөө статистик мэдээллүүд нь бол байнгын хадгалагдаад ингээ явж идэг. За тэгээд ер нь бол яг одоо нөгөө нэг энэ шоо маань бол ерхий яг миний одоо яг ингээ баримжаалж байгаагаар бол ер нь бол нөгөө Chiu-гийн хэрвээ M Pro та нар ингээд эвлүүлж ирүүлж үзсэн бол энэ бол бараг л Chiu-гийн M Pro гэсэн үг. Тэгээ яг л тэр шоог смарт болгоцоо гэсэн үг. Тэгээ ер нь бол эргэлт ер нь бол тунд авгүй. Гэхдээ яг ер нь бол цаашдаа илүү одоо яг Chiu-гээс ер нь бол илүү сайн смарт шоонууд бол гарах бах. Эхний ээлжинд бол одоо смарт гаргаж байгаа шоонууд нь мэдээж үнийн хувьд бол нэлээд боломжийн. Одоо чин Gani-с бол одоо Monster Go-ийн смарт шоо бол 70 мянга гэж байгаа. За энэ бол наадар бол ерөнхийдөө хямдраад 53 мянгаар одоогоор бол даалгаж байгаа. За тэгэхээр энэ бол нэлээд үнэ өвчсөн боломжийн хэмэд. За эргэлтийн өвчсөн ер нь бол нэлээд та нарыг бол голохооргүй байх гэж найдаж байна. Ер нь бол онлайнаар одоо ингээд хоорондоо уралдаал зүгээр ингээд тхийн хаач хийсэн те өөр хүмүүстэй ч гэсэн шууд ингээд холбогдоод уралдаж болно л гэсэн үг. За нэг юм хоёр шинж орсон байна. За хөдөлж авахыг хүсвэл бас дэлгүүрийн вебсайтаар ороод Chiu Smart Cube гэх хайвал энэ бол гараад ирнэ дээ. За Chiu-гээс за ихэд ингээд энэ удаа дуусаж байна. За дараагийн за нэг өөр шоо маань болохоор за Gani дээр манайхаа ихэд Gani Skip маань хоёр UV загвар бас нөгөө нэг сайжруулсан саранцтай хоёр загвар байсан. За дэлгүүр дээр болохоор өмнө зүгээр энгийн одоо энэ Gani Skip M зүгээр энгийн байдгүйсэн болохоор ямар ч одоос нөгөө нэг M-ор Улаанбаатарт тэмцээн зориулаад бас хүмүүс нөгөө Gani өөр хямдхан Skip санал олгооч гэдсэн. Ерөөдөө бол энэ бас нэлээ хөнгөн. Одоо жингөө бол нэлээ хөнгөн. Яг тэр одоо нөгөө соронзон арай жоохон баг гэх юм уу. Тэр нь бол арай жоохон баг таатай. Гэхдээ тэглээгээд ер нь бол нэг тийм одоо юм
Энэ бол жингийн хувьд бол нэлээд хүн. Тэгээд арай жоохон нэг контролтой болоод одоо Gani нөгөө V2 тос ч юм уу тиймэрхүү тос зэй жоохон чангалчхад бол нэлээд классик хэрэгтэй болчихвол юм байна. Ер нь бол Frosted гадаргуутай. За ийм шин төрлийн скип ирсэн байна. За маань дэлгүүр дээр олсон ихэд бас нэг тийм олон ирээгүй. Зарим нөгөө шоонуудаа ирэхэд бол туршилтын байдлаар бас эхний ээлжинд ямарч нэг тийм олон авчрааг байгаа. За дараагийн 2 шоо маань бол за Моюгийн за ихтэй Huaming гэж танилцуулж Huaming-ийн ирэхэд 20 магниттай. За ирэхэд UV одоо жишээ амар олон шинтэй шүү дээ юу илээ. Huaming 20 магниттай UV одоо Balcor тий. За гадаргуу нь бол мэдээж одоо яг сэтгүүлнээс UV. За одоо яг нэг одоо гоё зүйлүүд нөх юм бол одоо яг сүүлийн үед Моюгийн бас нэг таалагдаад байгаа зүйл нь болохоор одоо жишээ нь ингээ хичнээн TFS хурд гаргасан ч гэсэн баг нөгөө нэг ингээд попрод одоо юу гэх юм попигээд одоо ингээд салах нь ер нь бол хэр барагтаа байдгүй. Одоо жишээ нь ингээд энэ шооны одоо ингээд үнэхээр л ингээд бүр хүчээр ингэж л авахгүй л бол одоо ер нь бол авах магадлал нь яг том баг болоод байгаа юм бол сүүл үед. За одоо жишээ энэ шоо маань болохоор Моюгийн V9 загварын мөн 20 сарамцтай. Ерөнхийдөө нэлээд олон сарамцтай бас доторх нөгөө нэг core одоо центр нь бас арай жоохон миний харснаар бол нэлээд өөрчлөгдсөн байлээ. За жингийн хувьд бол хоёулаа нэлээд бас л энэ бол ойролцоо. Гэхдээ нэг тийм хүнд бол биш. Одоо жишээ нь Моюгийн V9 гэхэд л одоо нэлээд 20 сарамцтай гэсэн мөртлөө бараг л нөгөө нэг V9 энгийн UV загвараас илүү хөнгөн юм шиг санагдаад байгаа. Тэнгүүтээ одоо энэ голын одоо энэ центр дээр ингээд одоо энэ Моюгийн одоо хийгддэг юу гэдэг вүлээд энэ чинь центр дээр хийгддэг одоо ийм хязгаарлагч гэдэг лөө. Одоо ер нь бол нэлээд одоо ийм TFS гарахад хүртэл нэлээд ингээд 5 тухтай тий. Ямар нэг юм тийм гацалт өгөх тийм. За эргэлтээ хувьд бол нэлээд зүгээр хүссэн хэмжээгээр ер нь бол TFS гарах боломжтой. За Huaming. Йоо. Энэ ч нэр би өрсөөл эргүүлж тавьсан. Солиоч хэрэгч. За энийг бол нэрээ өөрийнхөө хувийнхаа торгоо хийчих юм бол ер нь бол хүссэн TFS гаргахад бол асуудал юм байна уу? Ер нь бол сүүлийн үед бол миний яг таалагдаад байгаа бас одоо ган тайзуу одоо ирэхэд дүүсгэстэй. Ер нь сүүлийн үед чи хүмүүс бол дийлийнхэн дандаа ган гэдэг даа шүү дээ. Гэтэл ер нь сүүлийн үед бол Моё ер нь бол нэлээд хүч төрж орж иж байгаа. Одоо жишээ нь ингээд V9 одоо цаашлаад V10 гарцсан байгаа. Тэгээд одоо V9-ийн загварынх нь Моёгийн цаашдын загвар нь бол нэлээд одоо энэ дотодлуудаа бол нэлээд засаад хүмүүсийн одоо нөгөө санал хүсэлтүүдийг нэлээд их аваад байгаа юм шиг хэлээ. Ер нь бол хараад хад хүмүүс нэлээд их ингэрэ тэгэрэл гэж бичсэн бай тээ. За ихэд ийм нэлээд хурдны мэрэгжлийн 2 хурдны шоо шинэрсэн байна. За окей, хоёулангийн ишээ тавьчээ. За дараагийнх нь одоо ер нь бол бараг дуусах төгсөж байна. За нэлээд бас хүлээсэн Gani Megamix Magli V2 гэдэг загвар маань байна. За Ямадр болохоор ихэд нэг л загвар одоо нөгөө нэг сарлан одоо хар за ямар ч зэний задлаад тэгээ доор нь ихэд дагаалдах юм байгаа хоо. За нэг задлж үз. Ерөнхийдөө бас Gani энэ хайрцаг бол нэлээд чамин. Тэр нь бол өмнө нь бол ийм бусад Gani одоо Megamix-үүд дээр бол ийм кейс байгаагүй шүү дээ. За гадаргуу нь бол мэдээж ийм UV загвартай. За яг нөгөө нэг Gani одоо соронзон оруулан маань бол ингээд бүгд их бүх одоо энэ хэсэгтүүд дээр ингээд оруулаад ирж байна. За Gani бас нэг гоё юм нь болохоор ингээд барихад бол ер нь бол яг л ингээд нөгөө Gani ингээд булангууд одоо энэ ихэд энэ барьцууд нь нэлээд сайн дайжгүй. Яг ингээд хонхорхой дээр яг ингээд юм барьцтай гэх юм уу да.
За. Ер нь бол Gani ер нь бол Megamix сонирхдаг хүмүүс бас сүүлийн үед ирэхэд бас нэмэгдэж байгаа байх. Тэгээ бас зарим хэдэн хүмүүс нь бас нэлээд асуугаад байсан. Ер нь бол яг өмнөх нөгөө загвараасаа бол нэлээд жоохон тийм одоо эргүүлэхэд одоо энэ мэдээж нөгөө сонсны хувьд гэсэн ингээ нэлээд сайжирж байгаа. Тэнгүү доторх нөгөө нэг одоо энэ цүм байдаг шүү дээ. Одоо юу центр те. Тэр нь хүртэл шинжлэгдээд одоо бүр сүүлийн үеийн нөгөө нэг төв хийдэг нөгөө загвараараа сайн ч одоо яаж хийдэг вэ? Окей. За шинээр ингээд Megamix ирсэн байгаа. Жингөөд ч гэсэн ер нь бол нэлээд хөнгөнд орондоо. За ийм хөргөн кейс те. За эцсийн. За ч өөр чи ямар шоолтлээ. За үзээгүй. За эцсийн байдлаар тий. Нэр одоо энийг тайлбарлахаас өмнө. За дээрэс нь нэг нэмэлтээр тайлбарлахад бас ийм моёугийн шин дэвсгэрүүд ирсэн байгаа. За би ингээд харуулчих. Ийм моёугийн дэвсгэр ирсэн байна. За мөн ишиг ингээд харуулхад ийм бүр томоор нь хэмжээтэй, жижиг хэмжээтэй тийм томоор ирсэн байгаа. За дараагийнх нь за мөн бас нөгөө моёугаас гаргасан ийм одоо ингээд үйлдэлүүд сурж байгаа ч юм уу те хурдны аргачлал сурж байгаа хүмүүс зориулаад ийм бас энэ талаа ийм нөгөө нэг супер белонгийн зурагтай сүртэй ийм дэвсгэр ирсэн байгаа. Энэ бол мэдээж бас ийм том хэмжээтэй. За бас арай жоохон нөгөө дундаж хэмжээтэй байдаг шүү дээ. Нэг иймэрхүү ч юм уу те. Тийм хэмжээтэйгээс нь ер нь бас баг дууссан байхаа да баг тэгтэл ганц хоёр шиг үлдсэн баг. Энэ бол ийм хоёр загвар ирсэн. Энэ бол нэлээд таалагдж байгаа. За ийм хоёр дэвсгэр. За сүүлээсээ хоёр дахь нь за мэдээж бас нэлээд одоо ирэх гэж утсан нэлээд хоол замыг тоолсон юм Gani шооны кейс байгаа. За эдгээр задлж үзье. За энэ дотор нь бол юм алга. За ер нь бол Gani хал нэлээд юм чаймын юм идэ. Тэгэл шоонуудаа. Оо. За шооны дагалдаад ийм Gani Cube гэсэн юм нэмтгийн альчуур дагалдаж байна. За тэгээ мэдээж энэ ингээд нэг өрөвч байдаг шүү дээ. Ерөөхдөө өрөвч нь байна. За энэ чинь ингээд зөвлөвчтэй янз янз юмнууд ажиж байгаа. За энэ чинь нь болохоор V1 баг шиг байна те. V1-ийн жижигхэн тас хийчихэж. За дээрэс нь чи нөгөө түлхүүр баг шиг байна те. Gani 13 бас ихлээр ихэд өөр шоонууд нөгөө соронц маранцаа тохируулдаг зүг баг шиг. За ер нь бол энэ чинь ингээд Megamix-ийг хийгээд үзье та. Megamix-ийг зүгээр хайрцаггүйгээр ингэж болох нь. Megamix бол арай багтахгүй юм биш үү? Байж гараа. Энийг ингээ авч хагаад үзэлтэй. Энэ авчиж болно шүү. Энэ нэг юм зөөлөвч хийх юм баг шүү. За энэ дээр нь Megamix-ийг хийгээд үзье. Оо. Megamix бол ингээ чөлөөтэй багч байна гэдэг бол тэгэл одоо энэ 5 бол асуудалгүй шүү дээ. Энэ минь бол ингээл асуудалгүй. Gani нөгөө өөр одоо Chiu-гийн энэ одоо Smart Cube мөч юм те. Ингээл ихэд бол 3 төрлийн шоо. За хажуугаар нь бол нөгөө тоос ингээд юмнуудаа ингээ хийчихнэ. За ер нь бол ийм кейс ирсэн байна. За хамгийн сүүлд ихэд ийм нөгөө нэг хилээдсэн бас нэг алдартай Gani ийм подолт ирсэн байгаа. За мэдээж ерөөхдөө 3 загвараас за ер нь бол бас их нээжинд нэг 5 6 ширхэг л ирсэн байгаа. Ер нь бол XL за 2XL 3XL гэсэн ерөөхдөө хэмжээтэй ирсэн байгаа. За та нар бол нөгөө ер нь бол материалын өвчсөн. Одоо би бас өөрөө л одоо өмсцэн байна л да гэдэг байхгүй. За тэрийг ерөөхдөө зургаар бол харж байна. Материалын хувьд бол нэлийн одоо нөгөө гадуур байдаг зүгээр энгийн нөгөө нэг ингээд принтерлэгдээд ингээд нэг юм подолкнууд байдаг шүү дээ. Тийм подолкнууд биш. Материал нь бол нэлийн даавгүй тийм одоо хөнгөн материалтай гэх юм уу. Яг тийм одоо нэг амархан бөөслүүд ийдэг гэдэг ч юм уу те. Ер нь бол материал нь нэлийн даавгүй. Тэгээ нүүрэн талдаа бол ийм хөөрхөн одоо нэг Gani 12-ийн ихэд ийм задаргаануудыг оруулж өгсөн. Ийм загвартай хойдолд болох нэлийн том бас нэг Gani 12-ийн тийм загвартай
байгаа. За тэгээ подарок хүмүүс маань ер нь бол цөөх ирсэн байгаа шүү. За тэгээд unboxing видео маань ингээд ерөөдөө дуусаж байна. За тэгээ энэ эдгээр шоунууд маань ерөөдөө бол бүгдээрээ яг дахиад хэлэхэд вебсайт дээр бүгдээрээ орсон байгаа. За зарим нэг нь яг таныг авахд бол тэгээ дууссан байж магадгүй. Ер нь бол тун одохгүй ирчин. За тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. За тэгээд баяртай. За ингээд тусах.